Нөөцийн мах худалдаанд гараад багагүй хугацаа өнгөрчээ. Жил бүр зохион байгуулагдаад уламжлал болсон нөөцийн махны худалдааны ажил нь нийслэлийн иргэдийн өвлийн махны хэрэгцээг хангах зорилгоор зах зээлийн үнээр хямд үнээр худалдаалагддаг юм а. Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 2 өдрийн турш махны өргөдөгсөн худалдаа зохион байгуулагдаж байгаа. Нийслэлийн 8 дүүрэгт энэхүү үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа юм а. 27 оны өдрийн 12 цагт эхлэх ёстой байсан махны өргөдөгсөн худалдааг зорьсон иргэд Сүхбаатар дүүргийн сансар худалдааны төвд олон байлаа. Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед хямд үнээр хэрэглээний махнаас эхлээд бууз баншны маха бэлдэх гэсэн иргэд оожир дараал үүсгэсээр цаг орчим хүлээсэн юм а. Харамсалтай нь энэ цэг дээр явагдах байсан махны өргөдөгсөн худалдаа 12 цагта эхлэвэ. Нэг талаас худалдааг зохион байгуулж байгаа газрын хариуцлагагүй байдал дээрх байдлаас харагдаж байна. Харин иргэд олон нийт нөөцийн махны өргөдөгсөн худалдааг олноор зорин ирж байгаа нь чанар муутай гэж хил ам дагуулдагч хэрэгцээ ихтэй шаардлагатай байгааг тод харууллаа. Энэхүү худалдаа 2 өдрийн хугацаанд хаавал дүүрэг дээр 19 дугаар хорооллын үйлчилгээний төв болон Яарамгийн хуучин эцсийн худалдааны төвд, Сонгон хайрхан дүүрэг дээр Цамб гарвын Макс худалдааны төвийн үүдэнд, Баян хошууны шинэ эцэс Босо дэлгүүр дээр толгойн 1-р хорооны дэргэд гэх мэтлэн нийт 8 дүүрэг дээр өргөдөгсөн байдлаар явагдаж эхэллээ.